За би энэ тэнд ингээд католик шашны сүмүүдээр явж явах нэг тийм үг миний жихэн сонсогдоол гэдэг байхгүй. Dominus vobiscum et cum spiritu tuo. Вау, та бараг самбартан болсон гэсэн. Миний бодлоор нэг ажлал юм шиг байгаа нэ. Тий. Тэр юу гэсэн үг вэ? Тэр чинь Dominus vobiscum бол самбартан хүн одоо миса буюу магтаал талархлын мөргөлийг хэлэхдээ тэр үгээр ард түмнийг мэндэлдэг. За. Dominus vobiscum. Тэнгэр бурхан та бүхэнтэй байх болтугай гэсэн үг. За. Тэгэхээр ард түмэн хариу өгөхдөө et cum spiritu tuo. Тантай бас хамтдаа. Би яагаад гэвэл аяллаар явж байхдаа би бол ингэдэг байхгүй. Христийн шашны сүмд орсон ч ялгаагүй залбираал, мөргөөл. Исламын шашны сүмд орсон ч би ялгаагүй мөргөөл. Буддын шашны сүмд орсон ч гэсэн ялгаагүй мөргөөл. Тэгэл юу хүсдэг вэ гэхээр яах вэ? Ажил мөн амжилттай сайн бүтэж байгаасай л гэдэг бодолтой. Прозит. За, Wine Pizza нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаараараа Италийн виноны тухай хийж байгаа. Ингээд манай нэвтрүүлэгт хүндэт зочноор хүрэлцэн ирсэн зочноо танилцуулъя. Бүгднээрэнд Итали улсаас Монгол улс суугаа онц бөгөөд бүрийх дэлчин сайд эрхэмсэх хатагтай Лаура Ботта манай зочин болж хүрэлцэн ирсэн. За манай дараагийн зочин бол Ватиканы ванд улсаас Монгол улс дахь католик шашны сүмийн тэргүүн эрхэм хүндэт Монсеньор Жоржо гэдэг зочныг бид нэр урьж оролцуулаад байна. За өнөөдрийн Винопедиа нэвтрүүлгийн 15 дахь дугаар буюу Итали виноны дугаар зураг авалт Zoma Kitchen Restaurant-аас үргэлжилж байна. Одоо өнөөдрийн дугаарын бас нэгэн хүндтэй зочдыг танилцуулъя. Ингээд миний баруун гар талаас одоо Итали улсаас Монгол улсад суух бүрэн ирэхэд элчин сайдын яамны нарийн бичиг Аножин, за Монгол Улсын их сургуулийн Итали хэл орон судлалын багш Г Батучрлаар оролцож байна. За бидний урилгыг авч нэвтрүүлэгт маань оролцохоор хүлээн авсанд гүнээ талархал илэрхийлье. Та бүхнийг манай яамд ирсэн явдалд талархал илэрхийлье. За Итали улс болон Монгол улс хоорондоо маш өндөр эртний харилцаа холбоотой гэдгийг хүн болгон мэддэг. Монгол улс, Итали улс хоёрын хоорондын дипломат харилцаа хэдийн оноос их үүсэлтэй хэр зэрэг хөгжиж байгаа гэж та боддог вэ? Юуны төрөнд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд маш их баярлалаа. Итали Монгол улс хооронд дипломат харилцаа 1970-аад онд тогтоосон бөгөөд өнөө цагт хоёр орны хоорондын харилцаа маш их сайн байгааг дуулах таатай байна. Учир нь манай улсууд олон улсын форумд харилцан бие биенээ дэмжиж, ижил зорилгыг баримтлан, гурван чухал сэдэв болох хүрээлэн буй орчны хамгаалалт, соёлын өвийн хадгалалт хамгаалалт болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг анхаарч ажиллаж байна. Ром дахь Монгол улсын элчин сайдын яам 2011 онд байгуулагдаж байсан бол Монгол дахь Итали улсын элчин сайдын яам 2016 онд байгуулагдсан юм. Албан ёсны хоёр талын төрийн айлчлалууд олон давтамжтай хийгдэж байснаас Монгол улсын ерөнхийлөгчдийн айлчлалыг цухас дуртахад 2000 онд ерөнхийлөгч Багванд, 2011 онд ерөнхийлөгч Элбэг нар тус айлчилж байлаа. Харин Монголын талаас Итали улсад хамгийн анхны айлчлалыг гадаад харилцааны сайд Гомбсүрэн 1993 онд хийж байсан юм. Итали улсын талаас гэвэл сүүлд гадаад хэрэг хамтын ажиллагааны сайд Паоло Жентилиони 2016 онд Монгол улсад айлчилсан. Мөн түүнчлэн Италийн парламент болон улсын их хурл хоорондын харилцаа үргэлжид найрцаг байсаар ирсэн. Аль талуудад Итали Монголын найрамдлын бүлгүүд байдаг. Тэдний сүүлчийн уулзалт телеконференц хэлбэрээр өнгөрөгч 4-р сарын 26-ны өдөр болсон юм. Мэдээж хэрэг хоёр орны хоорондын харилцаа мянган жилийн түүхтэй хамаагүй эртнийх юм. Монгол дахь анхны Итали дипломат элчийг 1245 онд Ромын пап 4-р Инноченцо өгөөтэй хааны хүү Гүйг хааны ордон руу Франческийн бүлгмийн ламтан Giovanni de Pian del Carpiniг илгээсэн байдгийг.
Тэрээр их онцгой цаг үед Монголд ирсэн юм. Бид бүгдийн мэдэж байгаачлан Өгөөдэй хаан Чингис хааны байлдан дагуулсан газар нутгийг өргөжүүлж Европын хил рүү шахсан нь Монголын эзэнт гүрний тэлэлтэнд цэргийн төдийгүй шашны аюул занал хийлж байгааг харсан Христийн хаад тэр дундаа понтификийн төгшүүрийг илүүтэй төрүүлсэн байдгийг. Иймд тэрээр Пиан дель Карпинийг энхийн харилцаа тогтоох зорилгоор илгээсэн байдгийг. Пиан дель Карпинигийн аялал 2 жил үргэлжилсэн бөгөөд тэрээр энэ хугацаанд монголчуудын зан заншил, соёл уламжлалтай танилцж хэдэн жилийн дараа тэрээр Historia Mongoliarum буюу монголчуудын түүх тэмдэглэлээ бичсэн байдгийг. Энэхүү тэмдэглэл нь олон зууны туршид монгол хүний байр байдлыг баруунд гэрчлэх гол баримт байсаар ирсэн. Энэхүү тэмдэглэлдээ тэрээр монголчуудыг нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх бүх зүйлийг бүтээдэг бурхад буюу тэнгэрт итгэдэг, тэрнийг тэнгэрийн эзэн хэмээн нэрийддэг. Цэрэг дайны үед амархан хураагддаг, дугуй хэлбэртэй суудсан амьдардаг. Зан чанарын хувьд гэвэл эмэгтэйчүүд нь цэвэр ариун бөгөөд даруу төлөв. Тэд хөвгүүд шиг багаасаа морь унаж сурдаг. Хүнд хэцүү бэрхшээлийг тэд гомдлогүйгээр тэсвэрлэдэг. Гэхдээ тэдэнд бардамнал болон ихэмсэг гэсэн 2 том алдаа байдаг хэмээжээ. 4-р папа Инноченцо болон Гүйг хааны харилцан солилцсон захидлуудын их хувь өдгөө Ватикан хот улсын архивд хадгалагдаж байдаг бол албан ёсны хуулбар нь Монгол улсад буюу хар хорин сумын түүхийн музейд хадгалагдаж байгаа. Ерөнхийдөө 13 дугаар зууны үед их Монгол улс байгуулагдсны дараа баруун орнуудаас анхны төлөөлөгч, Монголд ирсэн төлөөлөгч бол католик шашны Самбардан хүн байсан. Наад шиг Плано Карпини, Giovanni di Pian del Carpine. Тэгэхээр тэр сайхан түүхийг судалж хар хорийн суманд бас нэг тийм судалгааны төвийг бий болгосон. Тэгээд тэр үед бас нэг гүнзгий чухал холбоо байсан. Ватиканы пап лам Монгол хаадуудтай дипломат харилцаатай байхыг хүссэн. Тэгэхээр бараг л бидний харилцаа бол 800 жилийн түүхтэй гэж үзэж болно. Яг гэвэл одоо Европт тэр үед бүх хүмүүс монголчуудаас хайдаг байсан. Одоо гив гинтхэн Азийн байсан, дорн зүгээс тий. Тэгэхээр Quaestio Tartarica байсан нөгөө латин хэлээр ярихад тэр үед манай европчууд нөгөө монгол татар хоёрын хоорондын ялгаа сайн ялгаж чадахгүй байсан. Тэгэхээр Пап лам 1245 онд за тэгвэл энэ ард түмэнтэй яг инх тайвны шугамар нэг холбоос тогтоохон зүйтэй гэж өөрөө шийдвэрлээд нэг мөндөг бас эрдэмтэн Самбардныг томилж за та одоо миний энэ загтлыг монголчуудын хаад барьж өгөөрэй. Тэгэхээр Плано Карпини 1245 онд Франц улсын Лион хотоос гараад жилийн дараа хар хорынд очсон. Гайхалтай тийм түүх байдаг. Тэгэхээр явсан аян замын бүх нөгөө түүх соёлын талаар мэдээлэл суулгуулад нэг тэмдэглэлийн дэвтрийг хийсэн. Одоогоор бид бас уншиж болно. Тэгэхээр Гүйг хаантай уулзаж тэр загтлыг барьж өгсөн. Тэгэхээр тэр загтлын их хувь мэдээж одоо олдохгүй байгаа. Гэхдээ түүний тухайн үеийн нэг хувь Ватиканы нууц архивд хадгалж ирсэн. Тэгэхээр тэр Ватиканд хадгалж байдаг 1245 оны загтлын их хуулбарыг зөвшөөрсөн хуулбарыг би 5 жилийн өмнө Ватиканы зөвшөөрснөөр хар хорны түүхийн музейд авчиж одоо бэлгэлсэн. Та бэлгэлсэн юм уу тий? За баярлалаа. Манай эртний өмнөх 900-аас 100-аад оны хооронд одоо өнөөгийн италичуудын өвөг дээд суулгах Италийн газар нутаг дээр Этруски гэж одоо Этрускчүүд гэж нэрлэгдэх үндэстэн хүмүүс оршин сууж байсан. Харин Ром одоо бидний сайн мэдэх Ромчууд буюу одоо Ром хотын анхны оршин суугчид нь бол тухайн үед бол Лацио гэж аймгийнхан Ром хотод төвлөрж ирсэн. За улмаар энэ Ромын Лациочууд Этрускчууд хоёр хоорондоо холилдсон тухайн үеийн Ром хотыг бий болгож за эндээс үндэслээд Ромын эзэнт гүрэн байгуулагдаж Ромын эзэнт гүрний байлдан дагууллын тэлэлтээр баруун Европ тэр чигээрээ за тэндээс улбаалаад Зүүн Европыг эзэлж Зүүн Европын
Византын эзэнт гүрэн гэх алдартай том эзэнт гүрнүүдийг бий болгосон. Энэ нь үндсэндээ бол Европыг бараг тэр чигээр нь газрын дундад тэнгисийн хойд хэсэг, газрын дундад тэнгисийг тойрсон улсууд тэр чигээрээ Европын тэр дундаа Ромын эзэнт гүрний газар нутаг болж өргөжсөн тэлсэн гэж ойлгож болно. За энээс хойш бол Ромын эзэнт гүрэн задарч унсны дараа Италийн газар нутаг дээр маш олон тусдаа отог аймаг өөрөөр хэлбэл одоо юу гэдэг жижиг улсууд тухайлбал одоо Венец гэж нэрлэдэг юм уу те, өмнөд Итали гэж нэрлэдэг юм уу, хойд Итали гэж нэрлэдэг юм уу. Ийм олон улсууд явж байсараад 1861 оны 3 сарын 17-нд нэгдсэн Итали улс байгуулагдаж өнөөгийн Итали улсын суурь тавигдсан гэж ойлгож байна. Монгол Итали хоёрын хоорондох бизнес харилцаа өдгөө ямар төвшөнд явж байгаа вэ? За ямар салбар дээр илүү Монгол Итали одоо хоёр орны хамтын бизнесийн үйл ажиллагаа идэвхтэй байгаа вэ? Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа өргөжин тэлж байна. Гадаад худалдааны эргэлт жилд 100 гаруй сая $. Хүрсэн. Монголоос Итали руу гарах экспортын хэмжээ сүүлийн 4 жилд 35%-аар өсч 2016 онд 33 сая $-тай тэнцэж байсан бол 2019 онд 45 сая $-т хүрч өссөн байна. Италийн бизнес эрхлэгчид Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа ноолуур голчлон худалдаж авдаг бол Монголын бизнес эрхлэгчид Италиас боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизм, химийн болон эмийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авч байна. Дэлхийн нийтийн эрүүл мэндэд аюул занал учирсан цар тахалт онцгой нөхцөл байдлыг үл харгалзсан 2020-2021 онуудад хоёр орны хооронд хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж байгаагаас дурдвал Монголын ноос ноолуурын холбоо, Милан хотын Ачимит буюу Италийн нэхэмлийн машин үйлдвэрлэгчдийн холбоо хоорондын хамтын ажиллагааны үндсэн дээр нарийн ширхэгт ноос ноолуур болон нэхэмлийн технологиг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод Итали-Монголын нэхэмлийн технологи дамжуулах төвийн төсөл сүүлийн шатанда ороод байгаа. Энэхүү төслийг Италийн худалдааны агентлагийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Италийн загварын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, Монголын инженер техникийн ажилчдыг Италийн инженерүүд сургах юм. Бас нэг чухал хамтын ажиллагаа бол Италийн үндэсний судалгааны зөвлөлийн байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах төсөл байгаа. Уг төслийг Европын холбооны 3.4 сая $-ын санхүүжилтээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, цэнгэг усны нөөц болон байгаль хамгаалах төвтэй хамтран Улаанбаатар хотод Италийн шинэ технологиг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Харин ноолуурын салбарт олон жилийн туршид идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн Салдарани Итали хэмээх компани байдаг юм. Энэ компани маань 2020 онд 18 аймгийн 150 сумын 82,500 өрхийг нэгтгэдэг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой чухал хэлэлцээр байгуулсан юм. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь тогтвортой мал аж ахуй, малын эрүүл мэнд, бэлчээрийг хамгаалахад оршиж байгаа юм. Соёл боловсролын салбарт манай ихтэй сургуулиуд Монголын ихтэй сургуулиудтай нэгт харилцаатай байсаар ирсэн бөгөөд тэр дундаа Монгол Улсын их сургуулийн найрсаг харилцааг дэмжиж төсөл хөтөлбөр хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирснийг энэ ташрамд дурдмаар байна. Одоо Плано Карпинигийн дараагийн том төлөөлөгч хэдийгээр Венец гаралтай ч гэсэн алдарт аялагч, худалдаачин дээрээс нь Монголын одоо хамаг сайхан зүйлийг одоо Европ төр дундаа Италичуудад ярьж явдаг тийм алдартай хүн байсан. Та сайн мэдж байгаа. Марко Поло. Тий. Та Марко Пологийн тухай жоохон дэлгэрүүлж яриач. За, Марко Пологийн бас түүх маш сонирхолтой мэдээж. Бидний бас шашинтай холбоотой нэг зүйлийг дурдж хэлье. Ерөнхийдөө Хувилай хааны хүсэл бол өөрийн эзэн гүрэн дотороо бүх шашин эрх чөлөөтэй байж болно. Гол нь нөгөө нэг удирдлагын доор хинх тайвны төлөө байх ёстой гэдэг. Тэгээд анхны мэдээлэл аваад Кристийн шашны талаар бас илүү судалмаар байсан. Тэгэхээр Марко Поло Венец буюу Итали руу буцаж явахаас өмнө түүнд нэг даалгавар өгсөн. За та Пап Ламаас яг миний одоо эзэн гүрэнд орох 100 теологч, 100 одоо Кристийн шашны судлаач нарыг явуулаач гэсэн би тийм хүсэлтэй байдаг. Энэ хүслийг та
Папа лам дамжуулаарэ гэд Марко Поло буцах замдаа нэлээд уудсан. 3 жил өнгөрсөн. Ромд очсон хойноо нөгөө Папа лам өнгөрсөн байсан. Дараагийн Папа ламыг арай сонгодоогүй. Гэхдээ дараагийн Папа лам тодруулсан хойноо Хувилаа хааны хүсэлтийг биелүүлсэн гэж үзэж болно. Тэгсэн мөртлөө 100 одоо судлаач нар биш 3 судлаач нарыг явуулж хэлсэн. Харин тэд нар харамсалтайгаар бас яг Хувилаа хаантай уулзаж амжаагүй. Замдаа бас саадуулсан. Тэгээд буцаж Ром руу буцаж явсан. За Франц бол виног төгс төгөлдөр одоо бүр эцтэн тултал гэх юм уу да. Хийх гэж хичээдэг бол Итали бол тэрний яг эсрэг гэлжиж бол. Өөрөөр хэлбэл Италичууд виног хийхдээ тухайн газар нутаг, тухайн одоо улс үндэстний өөрийнх нь хэв маяг, чамин тэр дэгжин байдал зэргийг шингээж одоо гаргаж ирдэг. Тийм ч учраас Франц нэг 20-р төрлийн гол усан үзмийг тариалж вино үйлдвэрлэдэг бол Итали орон нутгийн одоо бүс нутгийн маш олон нийтдээ 600 гаруй төрлийн сортыг тариалж усан үзмээр нь вино үйлдвэрлэдэг. Энэ одоо бүртгэлийг 2019 онд хийсэн байдаг. Тийм ч учраас эртний грекчүүд Италиг юу гэж нэрлэдэг вэ гэхээр Инотриа буюу одоо үгчлвэл виноны өлгийн нутаг гэж нэрлэж гаргадаг юм байна. Чанар, стандарт гэдэг виноны үндсэн шин чанаруудыг одоо илэрхийлдэг маш олон зүйлүүд байдаг. Энийгээр Италитай өрсөлддөг цорын ганц орн одоо Франц гэж ойлгож болно. Италийн соёл, түүх, одоо урлаг гэдэг энэ бүх зүйлүүд агуулгаддаг зүйлийн нэг бол бидний өнөөдрийн ярьж байгаа сэдв болох энэ вино. Виногүйгээр би Итали орныг төсөөлж чаддгүй л дээ. Тэрний бас нэгэн тулгуур хэсэг нь бол яалтчгүй вино. Тэгэхээр бол би Италийн виног өндөр сайн чанарын стандарт, за дээрээс нь орон нутаг тосготуудын гэрт байдаг одоо бидний нэрдгээр table wine билүү Casalingo те. Ийм төрлийн винонууд, дээрээс нь маш олон төрлийн сорт төрөл зүйл ангилалтай, маш олон төрлийн характер, шинж чанаруудтай үзэсгэлэн тухай Итали вайн гэж тодорхойлох гэж оролддог. Та энэ талаар өөрийнхөө бодлыг хуваалцаач. Баярлалаа. Манай эртний өмнөх 5 дугаар зуунд Италиг Инотриа хэмээн нэрлэдэг байсан. Энэ нь виноны их нутаг гэсэн утгыг илэрхийлдэг юм. Эртний ромчууд усан үзмийн мод тариалах, эсгэх аргачлалыг грекчүүд, картагенчүүд болон ялангуяа этрускчүүдээс суралцсан байдаг. Италийн газар нутаг нь маш үржил шин бүхий хөрстэй, сайн тусгаарлагдсан тул усан үзмийн модыг хаа сайгүй ялангуяа Италийн төв болон өмнөд хэсэгт ургуулдаг байв. Тухайн үед эртний ромчууд вино хийхдээ холигч ашигладаг байсан бөгөөд сул амттай виног илүү өтгөн архины огтой хольж өмнөд зүгийн чихэрлэг усан үзмнээс гаргаж авсан амтд виног Италийн төв хэсгийн эсэглэн винотой холих жишээтэй. Археологийн малталгаар олдсон эртний шавар ваарн дах ул мөрөнд эртний ромчууд виног хийхдээ маш олон янзын орц найрлагыг ашигладаг байсан байна. Үүнд ус, зөгийн бал, давс, англиун үнэртэн, ургамал, давирхаа, тэрч байтугай ургамлын цэцэг навчнаас нэрж авсан архи багтдаг байж. Ромчууд байлдан дагуулалтаар эзэлсэн газар нутагта жишээлх юм бол Франц, Испани, Германи, Хойд Африкт усан үзмийн мод тариалж вино хийх соёлыг нэвтрүүлсэн байдаг юм. Тухайн цаг үед вино үйлдвэрлэгч нар аль хэдийн хийж битүүмжилсэн шавар ваарн дээрээ өөрийн шошгоо үлдээдэг байсан бөгөөд үүгээр бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлдог байсан болов уу? Орчин үед Италид виноны төрөл нэрсийг нэгтгэн журамлах анхны оролдлогууд 1861 оноос ихтэй. Гэхдээ 1930 он хүртэл үндэсний хэмжээнд албан ёсны ямар нэгэн хууль журам байсангүй. Одоогийн бидний мэдэх виноны ангиллалыг 1963-аас 1992 оны хооронд баталсан байдаг бөгөөд 2000-ад оны үед үүнд Европын холбооны зохицуулалтыг нэмж оруулсан. Би виноны мэргэжлийн шинжээч биш учраас энэ сэдвээр буруу зүйл хэлж байвал уучлаарай. Италийн вино үйлдвэрлэгчид намайг шүүхэд өгөхгүй, виног хамгаалах нийгэмлэгүүд намайг буруу шаахгүй гэж найдаж байна. Виноны талаарх миний өчүүхэн мэдлэгээр бол
Итали улсад виног үндэсний хэмжээнд чанарын 3 түвшинд ангилдаг. Ерөнхий газар зүйн тэмдэглэгээ IGP буюу усан үзэм нь тодорхой газар зүйн бүсээс гаралтай болохыг тодорхойлсон. Энэ нь энгийн буюу ердийн вино. Гарал үүслийг тодорхойлсон тэмдэглэгээ DOC усан үзмийн талбай усан үзмний модны төрөл, чанарын стандарт, үйлдвэрлэлийн системийг тодорхойлсон. Энэ нь бүх шаардлагатай мэдээлэл нь тодорхой, чанарын баталгаатай, найдвартай гэсэн үг. Гарал үүслийн хянан баталгаажуулсан тэмдэглэгээ DOCG-н дор хаяж 5 жилийн турш DOC гэрчилгээ авсан виноны ангилалд багтдаг. Миний мэдхээр 2006 онд Европын холбоо нь 510 тоот журмаар Европын холбооны бүх улс оронд хүчин төгөлдөр мөрдөгдөх виноны 2 зэрэглэлийг баталсан байдгийг. DOP буюу гарал үүслийг хамгаалсан чанарын тэмдэглэгээ, IGP буюу газар зүйн заалтыг хамгаалсан чанарын гэрчилгээ гэж ангилсан байдаг. Аливаа орны виног ярихын тулд заавал стандарт гэдэг зүйлийг ярих хэрэгтэй болдог. Яагаад гэвэл вино гэдэг бүтээгдэхүүний чанарын өндөрт тогтмол чанартайгаар нь авч явах голлох үзүүлэлтүүдийн нэг бол стандартчлал гэдэг. Бид нар сайн мэднэ 1907 онд хамгийн анхны стандартчлалыг Франц улсад баталсан. Түүнээс өмнө 1716 онд Итали улсад ерөнхийдөө виноны стандарт гэдэг үнний язгуур дэд бүтэц суурь нь санаачлагдаж батлагдсан байдаг. Энийг юу гэж тайлбарлах вэ гэхээр 1716 онд одоогийн бидний мэдих Chianti Classico гэдэг бүс нутагт анхны бүс нутгийн стандартчлал гэдгийг хууль тусгаагүй ч гэсэндээ хамгаалтанд авсан байдаг. Тухайн бүс нутгийг альва хөдөө аж ахуйн гаралтай жимсхэн бусад төрлийн ургамал ногоог ургуулахад тухайн хөрсний хязгаарыг тогтоосон хязгаарыг хамгаалтанд авах нь чухал юм байна гэдгийг хамгийн анхлан ойлгож виноны усан үзмийн бут тариалах газар нутгийг хязгаарыг тогтоож түүнийг хамгаалт авсан газар бол Италийн Chianti Classico бүс нутаг 1716 онд. Үүний дараа 1960 онд Итали улс Франц улсын араас орж вино үйлдвэрлэлийн стандартчлал нэгдсэн. Вино үйлдвэрлэлийн стандартчлал нэгдэхдээ тухайн үед бол 3 төрлийн стандартыг санал болгочихсон. Үүний нэг нь DOC буюу Denominazione Origine Controllata. Энэ бол Францын одоогийн бидний мэдих AOC гэдэг стандарттай дүйц хүч стандартын зэрэглэлийг хангахыг зорж ирсэн. Төд удалгүй 20 жилийн дараа 1980 онд DOCG буюу Denominazione Origine Controllata e Garantita гэдэг стандартын зэрэгчлэлийг гаргаж ирсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр DOC гэдэг стандартаас өшөө жоохон зэрэглэл өндөр буюу шаардлага илүү хангахыг шаарддаг тийм өшөө илүү хатуу гэж ойлгож болно. 1992 онд бүх стандартаа дахин шинжилээд өнөөгийн бидний одоогийн Италийн хэрэглээнд байгаа 4 төрлийн виноны стандартчлалыг гаргасан. Хамгийн дээд хэмжээ нь юу вэ гэхээр DOCG буюу Denominazione Origine Controllata. Дараах нь юу вэ гэхээр DOC буюу Denominazione Origine Controllata. Гуравт нь юу вэ гэхээр IGT Indicazione Geografica Tipica. Дөрөвт нь VDT буюу Vino da Tavola. Ийм 4 стандартын зэрэглэлийг гаргасан. Өнөөдрийн байдлаар 2019 оны байдлаар Итали улсад DOCG стандартыг хангасан 76 виноны бүс нутаг байна. DOC стандартыг хангасан 331 бүс нутаг байна.
Франц болон Итали виноны стандартчлалыг хооронд нь харьцуулан авч үзвэл Итали улс илүү олон виноны бүс нутагтай, илүү олон виноны стандартын зэрэглэлтэй байдаг учраас тэр болгон нэгдсэн стандартын ойлголтоор удирдан зохион байгуулах боломжгүй гэж үздэг. Эсвэргээр Франц улс яадаг вэ гэхээр харьцангуй тоймтой, за дээрэс нь вино үйлдвэрлэдэг дид вайн регионууд нь Италитай одоо харьцуулбал харьцангуй цөөхөн байдаг. Тийм учраас нэгдсэн стандартын зэрэглэлд бол хамаатуулан одоо тэр нормативыг мөрдүүлэхэд хамаагүй хялбар байдаг гэж үздэг. Дэлхийн томоохон виноны судлаачид юу гэж үздэг вэ гэхээр дэлхийд танигдаагүй мянган Италийн дахин давтагдашгүй дэлхийн шилдэг винонууд айлын зүгээр нэг Италийн энгийн айлын ширээн дээр нугдаж үлдсэн байдаг гэдэг. Италичуудын онцлог бол ерөнхийдөө өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа виног арилжааны зорилготой олон улсад сурталчлаж зарлах гэхээсээ илүүтэйгээр зүгээр л өөрсдөө хэрэглэхийг хичээдэг бол Франц улс эсэргээр тухайн виног төгс үйлдвэрлэж олон улсад таниулахыг хичээдэг. Ийм хоёр виноны онцлог ялгаа байдаг байна. За дундад зууны үед Византийн эзэнт гүрний одоо хүчирхэг байх үед виног бол ерөнхийд нь зөвхөн винол гэдэг нэрлэдэг байсан. Тухайлсан газар нутгийн нэрээр нэрлэдэггүй ийм цаг үе байж. Одоогийн Грекийн хэсэгт харьяанд оршдог нэг жижигхэн арал улс юм уу да. Энд Моненвазия гэдэг газар нутаг дээр одоо тухайн цаг үедээ хамгийн одоо сайн чанарын виног үйлдвэрлэн тухайн үеийн Ромын эзэнт гүрний Византийн эзэнт гүрний газар нутаг харьяа газруудад түгээн дэлгэрүүлдэг, хүргэдэг байж л дээ. За энэ цаг мөчөөс одоо виног ийм сайн виног зүгээр ердийн вино гэдэг нэрээр нэрлэх нь зохимжгүй юм а гэж үзээд тухайн одоо газар нутагт үйлдвэрлэсэн виног Малвазия гэж нэрлээд албан ёсны одоо нэршлиг бий болгосон гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл тухайлсан ерөнхийлсөн одоо вино хэмээх нэршилтэй байсан энэ умдааныг газар газрын бүс нутгийн өөрийн онцлог тохируулсан нэршлиг бий болгох одоо үйл ажиллагаа гэх юм уу. Энэ зүйл яг энэ цаг мөчөөс ихтэй юм аа. Итали виног ярьж байгаа бол Итали хоолыг нь ярихаас өөр аргагүй болдог. Учир гэвэл одоо дэлхийн шилдэг виноны сомелье, шилдэг тоогооч нар нэгэн зүйл төр дуу нэгтэйгээр санал нэгдсэн байдаг нь Итали вино бол Итали хоолтойгоо төсөөлцдөг. За би жишээ авч ярил. Одоо Италийн төв хэсэгт байрлах Флоренц гэж хот байдаг. Одоо Италиараа бол Фиренце гэж бичдэг тийм ээ. Флоренц хотод одоо дэлхийн шилдэг Италийн нэрийн хуудас болсон Chianti гэдэг вино гардаг. Chianti виног Флоренц хотын орон нутгийн үндэснийх нь хоол буюу La Bistecca Fiorentina гэдэг хоолтой хослуулж хэрэглэвэл төгс зохицлыг гаргадаг. Мэдээж Chianti гэдэг виног бид нэр дэлхийн өөр бусад орны махан хоолтой хослуулж хэрэгж болохгүй биш болно. Гэхдээ яг Fiorentina steak-тэйгээ хосолдог шиг төгс хослол, төгс амтыг гаргаж хараахан чаддаггүй гэж мэрэгчлэнүүд үздэг байна. Италиг дэлхийд хүнсний бүтээгдэхүүнээр таниулж байгаа олон бүтээгдэхүүнүүд байдаг. Тэрний нэг нь бол мэдээж вино. Виноны тухай ярихтаа зэрэгцээд Италийн баялаг хоолны түүхийг нь ярихгүйгээр өнгөрүүлэх боломжгүй юм. Тэгэхээр эхлээд багахан хэмжээний мэдээлэл өгье. Италийн хоолтой холбоотой асуудлаар. Италийн хоол буюу газар дундадын тэнгисийн хоол нь Ромын эзэнт гүрэн нурснаас хойш хөгжиж өнөөгийнхаа байр байдлыг бол олж авсан гэж үздэг юм байна лээ. Тухайн үед хотууд салж өөр өөрийн гэсэн нэр төрөл нэрийн бүтээгдэхүүнүүдийг бол гаргаж эхэлсэн байт юм байна. Өнөөгийн Итали улс нь 20 мууж 450 аралтай. Тэрнээс хамгийн том нь бол 2 том арал байдаг. Сардиня буюу Сицилия. Яг л эртний хотуудын адилаар эдгээр мужууд нь өөр өөрсдийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн нэрийн хооллуудыг одоо ч гэсэн хадгалж үлдсэн байт юм байна. Жишээлбэл Фиренце тийм ээ. Флоренц хотын хувьд бол биднээс Ренессанс, Данте, Медичигийн гэр бүлээр нь мэддэг бол бас нэгэн сонирхолтой зүйл нь юу вэ гэхлээр Италийн Флоренц хотод үхрийн дээд зэргийн махаар шарсан махыг бэлтгэн гаргадаг байгаа. Тэрийгээ тэгээд Bistecca alla Fiorentina гэж нэрлэдэг. Тиймдээж тэр бүтээгдэхүүнүүдийг Италийнхаа алдарт Chianti Classico-тойгоо хослуулна хэрэгэлдэг байгаа. Италиг бас дэлхийд нэг таниулдаг бас нэгэн онцгой бүтээгдэхүүн бол лимончелло байгаа. Энэ нь өөрөө Италийн нэг ликерны төрөл.
энийг компани мужийн Соренто хотод хамгийн сайхан амттайгаар нь хийдэг. Яагаад яг Соренто хот юм бэ гэхлээр Сорентод маш гоё амтлаг лимон ургадаг. Лимончеллогийн үндсэн орц найрлаганд нь лимон өр орж өгдөг. Бидний мэддэг лимоны хэмжээнээс 3-4 дахин том хэмжээтэй. Тэгээд яг л гуаж юм шиг тийм том хэмжээтэй. Тэгээд амт чанарын хувьд бол амтны хувьд бол маш их чихэрлэг амттай. Эсгэлэн амт бол ердөөсөө байдгүй. Тийм ч учраас Соренто хотод лимоноор хийсэн нэрийн салаадууд хүртэл байдаг. Их сонио. Өшөө компани мужийн бас нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн бол бяцлаг. Тэр дундаа моцарелла. Моцарелла нь өөрөө дотроо олон янз төрөл бол байдаг. Тэгээд түүнийг 4 төрлийн сүүнээс бол гаргаж авд юм байна. Үхэр, хонь, ямаа, одос үхэр. Яг одос үхрээр гаргаж авсан моцарелла буюу буффало моцарелла нь өөрөө компани мужийнхаа нэрийнх нь бүтээгдэхүүнүүд нь байдаг. Тиймдээ ч энэхүү бүтээгдэхүүн нь Европын холбооноос гаргадаг DOP гарал үүслийн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнүүдийн нэг юм байна. Нөгөө denominazione origine protetta, доотлолт нь IGP буюу Indicazione Geografica Protetta гэдэг хоёр Европын холбооноос гаргадаг бүхэл төрлийн хүнсний бүтээгдэхүүн. За голчлон вино, бусад төрлийн хөдөө аж ахуйн гаралтай бяцлаг махан бүтээгдэхүүн, сүн гаралтай бүтээгдэхүүн, зөгийн бал, кофе зэрэгт бол гардаг стандартын зэрэглэлүүд байдаг тийм ээ. Түүнээс үүдэлтэй яг энэ моцареллагаас бас хийсэн хоолыг дэлхийд таниулсан бас нэг хоол нь бол өөрөө пицца байдаг. Пиццаг хамгийн амттайгаар нь хийдэг хот бол Наполи хот. Ингээд ярих юм бол Италийн хоолны түүхэл маш баялаг. Бас нэг сонирхолтой статистик тоог хуваалцмаар байна. Өнөөгийн байдлаар Итали улсад 2000 орчим төрлийн усан үзмнээс гаргаж авсан 350 төрлийн вино үйлдвэрлэдэг юм байна. Түүнтэй ижилхэн Италийн хүнс үйлдвэрлэлийн бас нэг томоохон зах зээлийг эзэлдэг бүтээгдэхүүн бол өөрөө бяцлаг байдаг юм байна. Бяцлаг нь 2500 төрөл байх жишээтэй. Далах нарийн бовьяар бол 350 төрөл жишээтэй. Ийм олон баялаг байдаг юм байна л да. Жишээлбэл нэг сонирхолтой бас нэг жишээ дурдах гэсэн. Италийн Лигурия мужийн Женуа хотод нэгэн сортын төмсөөр хийх боломжтой 1000 гаруй хоолны жор байдаг. Одоо жишээлбэл энэ ном байна. Ном болоод хевлээд гараад ирсэн баг жишээтэй. Түүнтэй адилхан бас нэг Италийн гоё уламжлал байдаг. Тэр нь юу вэ гэхлээр эмээнэр ээжүүд өөрийнхөө охиныг гэрлэхт нь өөрийнхөө уламжлалын гэр бүлийнхаа хоолныхаа номоо бэлгэлдэг нэг жишээ байдаг. Энэ бол Италийн бас их өвөрмөц соёлуудынхаа нэг нь гэж үздэг. Жишээлбэл одоо энэ нэг хоолны журны ном байна. Эмээгээс, охиноос, ээжээс дамжигдээд үлдэж ирсэн маш их үнэтэй. Итали хүмүүсийн хувьд бол энэ бол маш их үнэтэй, үн цэнтэй зүйлүүд юм бол нэг юм байна. Үнэтэй байх юм тийм ээ. Тийм. Италийн хот тосхон суурин болгон өөр өөрийн одоо гоё бидний нэрлэдгээр бол Casalingo буюу одоо table wine гэдэг шүү дээ тий. Одоо өвөө эмээ тэр орон нутгийн хүмүүс өөрсдийнх нь гаргаж бүтээж авсан. Яг тэгж дэлгүүр хоршоогоор зараад хүн амьтанд ингээд бизнес алгах зорилгоор бишээ өөрийнхөө хэрэгцээнд зориулаад хэрэглээд идэг. Та бол одоо жишээлбэл би таныг сонссон та Сардины арлаас гаралтай гэж тийм ээ. Сардин нутгийн вино гэж таны хувьд хамгийн алдартай ямар вино байдаг юм? Ла Вернача вино олон улсад танигдсан бөгөөд олон тооны үзэсгэлэнгүүдээс шагнал өргөмжлөл хүртсэн байдгийн. Бусад мужийн виног ялгуурлахгүйгээр зөвхөн Сардинигийн виноны тухай хэлэхэд шүү дээ. Сардинигийн өөр нэгэн онцгой хэрнээ сайн танигдаагүй вино бол Оленагийн улаан вино байдгийн. Манай агуу их зохиолчдын нэг болох Габриэла де Анунцио 1900-аад оны ихэнх үеэр Сардинд ирсэн байдаг. Тэрнийг угтаж авахдаа томоохон баяр наадмын ёслол хийж газар доорх зуухны галын цогонд тусгайлан болгосон бодон гахайн зоогийг тэрэнд зориулж барьсан байдгийг. Энэхүү зоогонд вино хэрэгтэй болж Оленагийн виногоор тэрнийг дайлжээ. Тэрнтэй хамт ширээнд сууж байсан Сардин эмэгтэйчүүд уламжлалын дагуу нүдээ ил гарган нүрээ бүхэлд нь нуусан байж Сардины хүмүүс уламжлалтаа их үнэнч байдгийг энд хэлэх хэрэгтэй. Тэгээ тэрээр энэхүү винон Сардин эмэгтэйчүүдийн нүдний харцтай ижил маш гүн гүнзгий онцгой сайхан чихэрлэг амттай хэрнээ
ширүү юм хэмээн хэлсэн байдаг. Учир нь сардын эмэгтэйчүүдээс харж болох ганц зүйл нь нүд нь байсан юм. Яг одоо өөрийн чи хэлдэг бол Итали түүхийнхаа явцад бол одоогоос 100-тай орчим жилийн өмнө бол нэгдэж La Proclamazione буюу 1861 оны үед бүгд найрамдах Итали болсон. За түүнээс өмнө нь бол 300 гаруй жижиг ханилан үндэстнүүд бол суурьч байсан учраас олон үндэстний нэгдэл улс гэж үздэг. Тийм ч учраас тэр олон үндэстнүүд өөр өөрсдөө гэсэн эдийн ундааны соёлтой. Тэгэхээр Итали хоолны баялаг одоо соёл түүх бол үүнээс бас язгууртай болов уу гэж бол би бас боддог. Хэрвээ тийм юм бол Итали улсад яг одоогийн байдлаар ямар сургуулиудад Итали хоолны мэргэжлийн тоогоочоор бэлтгэдэг. За мөн виноны мэргэжилтнээр бэлтгэдэг сургуулиуд байна. За үүнтэй Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам ямар байдлаар хамтарч ажиллаж одоо оюутнуудад тусламж зөвлөгөө өгөх боломжтой байгаа. Италид тогооч болон виноны мэргэжлэр 3 төрлийн сургуулиудад суралцах боломжтой байдаг байгаа. Нэг нь бол Италийн их дээд сургуулиуд, хоёр дахь нь эхнийх нь бол улсын их сургууль, хоёр дахь нь хувийн их сургууль, гурав дахь нь болохоор эмсүүд буюу тийм байгаа. Итали улсад нийтдээ 68 улсын их сургууль байдаг. Түүнээс 12-т нь тогоочоор суралцах хөтөлбөрүүдийг бол нээж өгсөн байдаг. Жишээлбэл Торины их сургууль, Венецийн их сургууль, Наполигийн их сургууль, Перужагийн их сургууль байт юм. Улсын их сургуулийг төгссөн оюутнууд бол шинжлэх ухаанд суралцсан мэдлэгийн зэргийг бол олж авдаг байгаа. Ойролцоогоор 2-аас 3 жил бол сурдаг. Яг гэвэл бакалавр, магистрийн зэргийг бол олгох юм байлаа. Хувийн сургуулиудын хувьд бол бас л яг үүнтэй ижилхэн. Гэхдээ цаг хугацааны хувьд арай богинохон байх боломжтой байдаг. Сургалтын эмсүүдийн хувьд бол арай онцлог. Зааж байгаа сургалт маань онол дээр тургуулгаас илүүтэй практик дээр илүү чиглэсэн байдаг. Эмсүүдийг төгссөн оюутнуудад бас нэг давуу тал үүсдэг нь юу вэ гэхээр төгсөхдөө мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг. Тэгснээрээ Италийн тогооч нарын холбоод бол шууд элсэнж орох боломжтой байдаг. Тогооч нарын холбоод мэдээж дотроо бол зэргүүттэй байдаг юм байна. Мэдээж яг үндсэн бол Итали хоолны түүхийг бол судалдаг. Онолуудыг бол авдаг. Тэгтээ эмсүүд бол нэг онцлог шууд практик руу ордог юм байна. Тийм. Ер нь жишээлбэл тухайлбал тогооч мэргэжлийн онцлог бол тийм л дээ. Намайг тогоочоор сурдаг байхад за нийт сургалтын хөтөлбөрийн 30% нь танхимын хичээл үлдсэн, 70% нь Италиар бол low stage гэж нэрлэдэг. Одоо манайхаар бол дадлага гэх юм уу те. Шууд ресторан дээр гарч дадлага хийдэг. Тэр нь их урт хугацаанд байдаг. Онлын мэдлэгийг бол ер нь маш цөөхөн хугацаанд танхимын хичээл бол ордог. Танхимын хичээл дээр онлын хичээлийг заахтаа бол хүнсний технологийн боловсруулалт гэдэг гол хичээлүүд ордог. Хийм төвтэй гэсэн. За хүнсний бүтээгдэхүүнийг болгодог үндсэн технологиуд байдаг, чандаг, шардаг, өсөлгөдөг, жигэмдэг гэх тээ. Эдгээр технологиуд дээр ороход хүнсний бүтээгдэхүүний орчин найрлахаас хамаарат ямар химийн өөрчлөлтөнд орох вэ гэдэг дээр ерөнхийдөө төвлөрч судалдаг гэх юм уу та. Монголчуудын хувьд бол Италиад бодохоор яалтчгүй загварын эсвэл гоё хоолны Италийн архитектурын ч гэдэг юм ингээд сурах сонирхолтой оюутан залуучууд хүмүүс мөн аялал жуулчлах хүмүүс их байдаг. Ер нь одоогийн байгаа байдлаар Италид Монголоос хэрэг жуулчин очдог вэ? Жил жишээлбэл хэдэн оюутан Италийн одоо дээд сургуулиудад сурдаг вэ? Мөн түнчлэн жилд одоо хэрвээ нууц биш бол одоо Монголоос хэдэн хүн Италийн виз авч очдог вэ? Энэ мэдээллийг та өгөхгүй юу? Итали улсыг зорих төрөл бүрийн зорилгын визийг элчин сайдын яам олгож ирсэн. Монголын бизнес эрхлэгчид Италийн бизнесийн түншүүдтэйгээ хийх уулзалт, танилцах, тоног төхөөрөмжийн худалдан авалтын хүрээнд бизнес ангиллын олон тооны виз олгож байна. Монгол залуус Италийн их сургуулиудад ялангуяа эдийн засаг, инженер, архитектур, аялал жуулчлал, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар Итали улсыг их зорж байна. Зарим нэг нь манай урлагийн академи, консерватор, хувцсны загвар дизайны курсыг сонирхон суралцах нь олонтой ажиглагддаг. Өвлийн улиралд Итали улсыг хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд, хувцсны худалдан авалт, гэрийн тавилгын үзэсгэлэн худалдаанд оролцох зорилгоор зорж байгаа ажиглагддаг. Манай соёл иргэншлийн өв болон байгалийн үзэсгэлэнт газрууд олон тооны жуулчдыг татдаг.
үзэсгэлэнт газруудын 55 нь ЮНЕСКОгийн соёлын өвд багтсан байдгийг. Тиймдээч зуны улиралд аялж амархаар баггүй тооны монгол иргэд Итали улсад зочилж байна. Цөөн тооны иргэд спортын болон урлагийн уралдаан тэмцээнд оролцох зорилгоор мөн виз мэдүүлж байна. Элчин сайдын яамны зүгээс энэ төрлийн визийг богино хугацаанд олгох тал дээр их анхаардаг бөгөөд дуртай явуулгадаг юм. Монголын тамирчид ихэвчлэн биатлон болон чөлөөт бүхийн олон улсын тэмцээнд оролцохоор явж тодорхой амжилт гаргаж байгаа нь саашаалтай хэрэг юм. Үүний зэрэгцээ зарим соёл урлагийн салбарын төлөөлөл болсон монгол иргэд Италийн театруудын тайзнаа алдар нэрээ цөөрэтүүлж байна. Үүнээс гадна хоёр улсын хооронд дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчиж байгааг мөн дурдах хэрэгтэй. Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам бол ерөнхийдөө суралцахаар явах гэж байгаа оюутнуудад зориулсан ямар нэгэн юу байдгүй. Дэмжлэг, тусалцаа, эсвэл холбоо харилцаа, эсвэл мэдээлэлээр хангах үйлчилгээ байх уу? Итали улсын элчин сайдын яам байгуулагдсанаас хойш үе шаттайгаар хэл соёлын хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Мөн түүнчлэн элчин сайдын яамнаас Итали руу зорж сурахаар явж байгаа оюутнуудад бүх талын мэдээллийг бол олгодог байгаа. Жишээлбэл хэрхэн сургууль сонгох уу, ямар төрлийн материалуудыг бүрдүүлэх үү, хэдийн хугацаанд материалуудын баталгаажуулалтыг олох уу гэх юм уу те. Тэнд очиод ямар төрлийн процессор оршин суугаа авах уу гэдэг юм уу. Энэ бүх төрлийн мэдээллийг бол элчин сайдын яамнаас авах бүрэн боломжтой. Италийн хойгийн цаг агаар газар зүйн байрлал, газар зүйн бүтцийн хувьд одоо Юнаны усан үзэм ургуулж тариалаад маш тохиромжтой гэж үздэг. Үүнд 3 хүчин зүйл чухлаар нөлөөлдөг. Тэр нь юу вэ гэхээр 1-дугаарт толгод буюу хөрс, за 2-дахь нь нар буюу нарны тусгал, за 3-дугаарт цаг агаар буюу зөөлөн уур амьсгал. За энэ гурав бол Италид бол төгс хосолсон гэж үздэг. За тэр тусмаа Альпийн нуруу гэж алдартай том нуруу уул байгаа. За Альпийн нуруунаас цэнгэг усны ундраг, за Альпийн нурууны хөрс нь өөрөө одоо дийлэнх хувийн эрдэсчлэг, одоо шохон чулуун бүтцтэй байдаг. За энэ бол усан үзэм ургах үндсэн гол одоо шалгууруудыг маш сайн хангадаг гэж ойлгож байна. За Итали Венаны нэг онцлог байдаг. Италичуудын Вена үйлдвэрлэхдээ гаргадаг нэг онцлог байдаг. Тэр нь юу вэ гэхээр бусад орнууд за тэр тусмаа Франц улстай харьцуулбал Италичууд Веног одоо худалдан арилжааны зорилгоор хэмжээгээр нь үйлдвэрлэдэггүй. Саяхныг болтолтой 1960-70-аад оны үеэс эхлээд л Веногоо Италичууд массын буюу олон хэмжээгээр нь худалдан арилжааны зорилтоор үйлдвэрлэж эхэлсэн. Түүнээс өмнө ямар байдлаар үйлдвэрлэдэг байсан бэ гэхээр өөрсдийнхөө хэрэгцээнд өөрсдийнхөө одоо хэмжээгээр бага хэмжээгээр ахуй хэрэгцээндээ болон эргэн тойрныхоо хөрш айлуудад болон хөрш одоо бүс нутгуудад зориулж цөөн тоогоор үйлдвэрлэдэг гэсэн. За Ватикан улс бол Европын холбоо тэр дундаа Италид за Ромд байдаг микростейт гэж нэрлэдэг жижигхэн улсуудын нэг. Ватикан улс христийн шашин тэр дундаа католикийн шашин хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ? Ерөн Ватикан, Вандуулс, католик шашин хоёрын хоорондын холбоо маш гүн гүнзгий байдаг. Яг гэвэл Ватикан, Вандуулс бол католик ертөнцийн төв гэж ярьдаг. Яг төвөөр гэж үздэг вэ гэхээр одоо Есүс Христийн анхны 12 шав нарын нэгэн Питер гэдэг хүн байсан. Тэр Питер маань итгэлээс болж Ромд очиж амиа алдсан. Яг гэвэл тэр үед Ромын одоо хаадууд Христийн шашныг бүрэн зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр тэр үед Ром хот дотороо нэг Ватикан гэдэг нэг жижиг толгой байсан. Тэр газар дээр Питер гигантын итгэлээс болж амиа алдсан. Тийм учраас анхны итгэгч нар түүнийг тэндээ түүний зохисыг аваад тэндээ оршуулсан. Тэгэхээр тэр газар Христийн хүмүүсийн хувьд маш ариун газар болсон. Тэрнээс эхлэн дараа нь Константин гэдэг хааны үед Христийн шашин зөвшөөрөгдсөн Ромын эзэн гүрэнд 313 онд. Тэрнээс эхлэн одоо шашин чөлөөтэй болсон гэсэн үг. Тэгэхээр тэндээ анхны нэг жижиг сүм бариад дараа нь маш том болоод одоогийн 16 дугаар зууны үед барьсан гигэн Питерийн сүм одоо харагдаад байгаа. Тэр сүм дотороо яг хилийн ширээний доор хэсэгт 1965 онд нэг археологийн экспедиц явуулаад Питерийн одоо оршуулах газар олсон. Тийм учраас тэр түүхийн холбоос их байдаг. Тэгэхээр одоо сүүлийн үед тэр газар онцгой одоо газар болсон. Тэндээ манай Паплам оршин суудаг. 1909-нд Питер гигантний өв залгамжлагч гэсэн үг.
Тэгэхээр Ватикан гэдэг үг бол үндсэндээ газрын нэр юм байна шүү дээ, Газрын тийм. нэр. Уулын нэр юм байна, Тий, тийм. уулын нэр. Би Ватиканд очиж байхдаа яг одоо эргээд таны хэлэнгөө санаж ин яг яваад очингууд нэрээ Ватиканы хамгийн том одоо катедрал байдаг шүү дээ. Тэр нь болохоор Геген Петрийн катедрал гэдэг нэртэй байсан. Тий. Тэгэхээр тэр Петрийн юу гэдэг нь ийм учиртай юм байна шүү дээ. Нэршил нь ийм учиртай юм байна те. За ойлголоо. За бас нэг зүйл тодруулъя гэж бодож чинь тухайлбал Христийн шашин буюу католикийн шашин бол одоо анх үүсэл нь бол одоо Евдийн шашин буюу өнөөгийн бидний хэлдгээр бол еврейн одоо шашин газар нутгаас үүсэлтэй гэж ойлгодог тийм үү? Мөн. За энэ Италид хизээ орж ирсэн. Яг анхны 12 шав нарын нэг нь Питер ерөнхийдөө Ром хоттой эхлээд одоо зовлонтой хавчлаган дотор амьдарч исэн мөртлөө анхны ихтгэгч нар итгэлээ маш сайн барьж явсан. Тэгэхээр тэр бол бидний католик шашины анхны одоо бүлэг гэж үздэг. Угаасаа католик шашин ийм онцлогтой. Энэ 2100 жилийн туршид өөрчлөгдөөгүй. Нэг уламжлаа барьж ирсэн тийм одоо онцлогтой. Түүхийн цаг үеийг харвал Ромын эзэнт гүрний Веноны ертөнцид оруулсан хувь нэмэр бол маш өндөр үнэлэгдэх. Яагаад гэвэл Ромын эзэнт гүрэн эд одоо мандан бадарч явах үедээ байлдан дагуулж исэн Европын бүхэл орнуудад Веноны үрийг сулгасан. За түүнийгээ дагаад тухайн цаг үедээ бол одоо Европын буюу их газрын Веноны голлон бэлтгэний нийлүүлэгч бол Ромын эзэнт гүрний дагуул орнууд байсан. За ингээ Ромын эзэнт гүрэн унаад устж одоо байхгүй болоход зөрүүлээд зүүн Ромын одоо эзэнт гүрэн буюу Бизантийн эзэнт гүрэн хүчирхэгжиж эхэлсэн. Хүчирхэгжиж эхлэхэд тухайн үеийн зүүн Ромын одоо эзэнт улсын харьяанд байсан орнууд одоогоор ярих юм бол Грек, Египт, за бидний мэдхээр бол Капр арал, Канди арал гэх мэтчлэн арлууд тухайн үеийн Европын Вена үйлдвэрлэлийн оргил бүс нутгууд болж эхэлсэн. Цаад утгаараа ямар одоо юмыг хэлэх гээд байна вэ гэхээр Италичууд бол Вена үйлдвэрлэлийн ертөнцид эрт дээр үеэс маш хүчтэй нөлөөтэй буюу бүх цаг үед тэргүүлэгч, үйлдвэрлэгч орон байж ирсэн юм аа гэдгийг энэгээр бид нар ойлгож болохоор байна. За тэгвэл танаа одоо католикийн шашин Вино хоёр юугаараа холбоотой байдгийг. Яагаад католик шашны зан үйлд одоо бидний энэ нэрлэл Вино гэж нэрлээд байгаа тийм ээ усан үзмийн шүүсээр эсгэж гаргаж одоо энэ умдааныг ашигладаг юм байна. За тэр бас еврей шашинтай холбоотой, еврей соёлтой холбоотой. Таны яг ярьснаар нь католик тэр чигээр бүх христийн шашин еврей үүсэг гаралтай байдаг. Нэг ёсондоо еврей үндэстэн тэр газар дундын тэнгисийн сав газарт үүссэн тийм соёл байдаг, маш эртний соёл. Тэр бидний шашны гол сургаалуудыг бид нар бас барьж явдаг. Тэгэхээр Есүс Христ өөрөө еврей хүн байсан. Тийм учраас еврей шашин дотороо үүссэн, еврей шашны одоо бүх зан үйлийг мэддэг байсан. Тэгэхээр еврей шашны дотороо тийм виноны хэрэглээ их байсан. Ерөнхийдөө хоёр хэрэглээ байсан. Нэг нь өдөр тутмын хэрэглээ. Тэр бол бас өөр үндэстнүүдтэй адилхан ерөнхийдөө тэр нутагт бүх улсууд вино хэрэглэдэг байсан. Харин бас шашны зан үйлтэй холбоотой тийм хэрэглээ байлаа. Одоо ариун хэрэглээ гэсэн үг. Ялангуяа еврей хүмүүс жилд нэг удаа нэг шашны зан үйлтэй холбоотой зоог барьдаг. Тэр зоогоор юу иргэн сандах вэ гэхээр бид нар олон зуун жилийн өмнө Египт нутгаас гайхамшигтай аргаар чөлөөлөгдсөн. Нэг улаан тэнгисийг яг улаан тэнгисийг гаталж хоёр хуваагаад улаан тэнгисийг гаталж өөрийнхөө газар нутагт төрсэн өнөөгийн Палестины газар нутагт төрсэн тухай гардаг мөн үү те? Мөн. Тэр гайхамшигтай зан түүхийг иргэн сандаг учраас тэр үедээ яаруу нэг зоог бариад эсгээгүй таалах буюу иймэрхүү одоогийн бидний хэрэгэлдэг ийм эсгээгүй таалах. За. Тэгээд вино хэрэгэлсэн тэр үедээ. Тэгэхээр одоо хүртэл бүх еврей хүн яг жилд нэг удаа тийм зоог бариад за тухайн үедээ бидний өвгдөөдс Тэнгэр бурхнаас чөлөөлөгдсөн бид нар сонгосон нэг ард түмэн мөн билээ гэж ярьдаг. Тэгэхээр Есүс Христ тухайн үедээ яг түүний энэ газар дээр амьдарсан сүүлийн жилд яг еврей маягаар тэр сүүлийн зоог барьсан. Харин сүүлийн зоог гэж ярьдаг. Яг гэвэл тэр үедээ шавь нартайгаа нэг яг
12 дагалдагч нартайгаа зуг тийм. 12 дагалдагч нартай тийм зог бариад за одоогоос эхлэн энэ бол миний цус, энэ бол миний бие байх болно. Яг гэвэл би тун удахгүй та бүхний төлөө та нарын гард орно. Хүмүүс яг намайг дарах тийм одоо би та бүхний хамаг муу бүхнийг өөртөө авч та бүхнийг чөлөөлнө гэсэн тийм маш үнцэнтэй өвөрмөц цаг байсан. Тэгэхээр тэрнээс эхлэн христийн хүмүүс тэр дотроо католикчууд маш хатуу чангаар үүнийгээ барьж ирсэн. Тэгээд Есүс Христийн нэрээр тэр зоог эргэж барихдаа бид нар одоо Есүс Христтэй нийлж байгаа. Одоо энэ хундагнаа сууж, энэ талхнаас идэгснээр бид нар яг Есүс Христийн авч ирсэн авралыг өөрсдөө авч байгаа гэсэн үг. Тэгэхээр зайлшгүй бид нар хаана байсан ч дарс хэрэглэх ёстой, бас эсгээгүй талх хэрэглэх ёстой. Өөрөөр хэлбэл Иесус Христ миний бие бол талх, миний цус бол вино юм а гэж сургаал альцсан юм байна, тийм ээ? Тийм байна. Би өөрөө Италид сурч бас боловсрол эзэмшсэн. Тодорхой хугацаанд Итали оронд байсан. За миний бас үндсэн мэргэжил бол Итали хэл орон судалдаг. Тэгэхээр Итали орныг ингээд судлаад уншихад бол ерөөсөө хүндрэлтний соёлын өв гэдэг нь бол ойлгомжтой байдаг. Энийг Номс өдөр судалгааны ажил дэлхийн томоохон байгууллагууд бүгд хүлээн зөвшөөрч дуун нэгтэйгээр санал нэгддэг. Тэгэхээр хэрхэн Итали улс өөрөө ингэж дэлхийн соёлын өв болчих вэ? Яагаад Итали гэдэг энэ жижиг Италийн хойг гэдэг газарт дэлхийн соёлын одоо бит болон бит босгийн нийтдээ 70% тэр чигээр оршин байгаад байна вэ? Юунд энэ одоо нууц учир нь байна вэ? Бидний соёлын нууц бол түүхийг шүтэх, өнгөрсөн үеэ хүндэтгэх, ой санамжаа хадгалахад оршдог болов уу гэж би боддгийн. Хэдэн зуун мянган өнгөрсөн ч гэсэн бид түүхийн ул мөр болох байшин, гудамж, хот, хэл, эд зүйлсээ хамгаалan авч үлддэг. Бид түүхийг хадгалдаг. Италийн нутаг дэвсгэрт 60 гаруй сая Итали иргэд амьдардаг бол тэднээс гадна 50 сая орчим Итали болон Итали гаралтай хүмүүс дэлхийн бусад бүх оронд амьдардаг. Тэд бол манай 2 дахь агуу Итали улс бөгөөд бид бүгд соёлоо хадгалан хамгаалж түгээхийг хичээдэг. Итали виноны шашхан дээр байдаг түгээмэл нэр томьёонуудаас дөрөвдвөл за нэгдүгээрт долче. Долче бол чихэрлэг гэсэн үг. За чихэрлэг винон дээр энэ тэмдэглэлээ тавигддаг. За удаах нь болохоор авокато. Авокато гэдэг нь баг зэрэг чихэрлэг. За гурав дахь нь болохоор амабиле гэж. Амабиле гэдэг нь ер нь хайралмаар, дуралмаар гэсэн үг. Хагас чихэрлэг виног ингэж нэрлэдэг. За chiaretto гэж вино. Chiaretto гэдэг нь chiaro буюу тунгалаг гэдэг үгнээс гаралтай. За ягаан вино бол улаан виноны хоёрын дундтлын өнгийг хэлдэг. Арай нэг жоохон гүн ягаан гэх юм уу. За ингээ хамгийн сүүлийнх нь фризанте. Фризанте гэдэг нь бол хөөсөрдөг вино гэж монгол хэлэнд бол орчуулагддаг. Одоо ориглон вино буюу одоо sparkling wine гэж бид тэр ярьдаг. Тэрнтэй харьцуулбал хөөсний хэмжээ арай бүдүүн ширхэгтэй. За тэгээд винонд агуулгадах даралтын баар нь 2 дахин бага байдаг гэсэн үг. За ингээд амтны хувьд бол нэг ийм 5 нэр томьёо байдаг бол үйлдвэрлэх технологийн хувьд бол нэг 4 нэр томьёо тайлбарлая. За энэ ямар нэр томьёо орж юм гэхээр методо классико эсвэл методо традиционале гэдэг. Энэ уламжлалт технологиор хийсэн эсвэл сонгодог технологиор хийсэн гэж монгол хэлэнд орчуулна. Санаа нь юу вэ гэхээр дэвшилтэд орчин үеийн технологи ашиглаагүй яг одоо хуучин технологиор хийсэн гэж ойлгож байна. За дараагийнх нь passito, vino passito гэж ярьдаг. Энэ passire буюу appassire буюу одоо усан үзмийг хатаадаг. Усан үзмийг хатаахаар усан үзмд агуулгадах усны хэмжээ ууршаад тухайн усан үзмийн бөмбөлөгд байгаа концентрац буюу чихэр болон бусад полифенол элементийн агуулмж ихээр үлддэг. Тэгэхээр эндээс маш чихэрлэг вино, усны агуулмж багтаа вино гардаг. За энэ бол маш чихэрлэг вино.
гардаг. За дараагийнх нь ямар вино вэ гэхээр резерва. Резервыг бол бид нар мэднэ англи хэл дээр reserve wine гэж бас нэрлэдэг. Удаан хадгалах зорилттой, насжуулах зорилттой винонууд шашин дөрийн тэмдэглэгээтэй байдаг бол вино secco буюу хуурай вино гэж бас нэг вино байдаг. Secco гэдэг нь ерөөсөө шууд л хуурай гэсэн үг. Одоо бид нар англиар бол dry wine гэж ярьдаг. Яг түүнтэй ээжлэхэн хуурай вино гэлж. За виног одоо яагаад тэгвэл усан үзмийн дарс гэж орчуулж болохгүй вэ? Усан үзм гэд дарс гэсэн үгээ аваад усан үзмийн дарс гэдгээр нь яагаад хэрэглэж болохгүй гэж бас бодож магадгүй. Тэгэхээр энэ нь одоо тэмдэг нэрээр тодорхойлох юм шүү дээ. Яг юуны дарс вэ гэдгээр те хэрвээ үнэхээр ойлгомжгүй байна. Тэгэхээр усан үзмийн дарс гэж орчуулсан тохиолдолд Италид бас яг усан үзмийн дарс буюу граппа гэж бүтээгдэхүүн бас байдаг. Тэ энэ маань одоо 40-60 градусын одоо спирт явууламжтай тийм юм бүтээгдэхүүн. Тэгэхээр бид нар усан үзмийн дарс гэд орчуулад хэвшигдсэн тохиолдолд буцаад Итали хэл рүү жишээ нь буулгахад энэ маань алийг хэлээд байна вэ? Вино хэлэх үү, граппа хэлэх үү гэдэг ийм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр бол ер нь яг вино гэсэн энэ үгээ бариад яг цаад мөн чанараа яг хадгалж байгаа хоёрдмол утга илэрхийлэхгүй байна гэдэг утгаараа энэ үг нь илүү тохирч ийн бол гэж л хараал. Дарс гэдэг үгийг ашиглахгүйгээр вино гэдэг үгийг ашиглавал монгол хэлний дайсансан үзэгдэл ямар нэгэн хор шиг байх уу? Тэгэхээр энэ бас үндэсний онцлог үг гэж байдаг тийм. Үндэсний онцлог үг нь зөвхөн тухайн одоо ард түмний хамгийн хэрэгэлдэг одоо жишээ нь түүх соёл зан заншилтай холбоотой юм үндэсний онцлог дахин давтагдчих өөр улс орн. Тэгэхээр энийг бол бид нар жишээлбэл монгол гэрийг гадны айл нэг хэл рүү орчуулахад ихэнхдээ бол нөгөө майхан гэсэн үгээр шин хэрэгэлсэн байх чинь. Танда. Тийм, танда гэж англи хэлээр хэлсэн үг тийм. Тэгэхээр энэ тохиолдолд цаад хүмүүс маань энэ үгийг сонсоод монгол гэр бол хизээч хүний санаанд шууд буухгүй. Мэдээж. Майхан тийм тэр одоо аяны майхан ямар нэгэн салхи борооноос хамгаалах тэр хэрэгсэл гэдэг талаараа. Тэгэхээр энийг бол жишээл гэрийг бол заавал гэр гэдгээр нь одоо галилж бичээд давхар нөгөө тайлбартай явуулдаг. Үндэсний онцлог. Тэгэхээр вино нь бол нэг талаараа бас яг тухайн ард түмний одоо италичуудын эдийн унданы соёлын нэг учраас вино гэдгээр нь яваад хэрвээ тэгээд давхар тайлбар араас нь байвал илүү зүгээр л. Дарс гэдэг үгийг монгол хэлний их тайлбар толбичигт дурдсанаар нэгдүгээр утга нь усан үзм, амуу буудаг эсгэн дарж нэрж хийх харь хэмээн тайлбарлсан байдаг. Толбичгийн 2, 3 болон бусад утгуудыг харахад зөвхөн вино гэж ойлгоно гэсэн тайлбар байдгүй. Эндээс үзэхэд дарс хэмээх үг нь вино гэх ундааг гэхээс илүү бүх төрлийн алкогольтой ундааг ерөнхийд нь нэрлж буй харагдаж байна. Дарс гэх үгний язгуур нь дарах гэдэг үг байдаг. Мөн уг толбичигт дарах хэмээх үгний 7 дугаар утгад альва юмсыг хадгалах, нөөцлөх хэмээн тайлбарлсан байдаг. Гэтэл зөвхөн виног бусад төрлийн алкогольтой ундаагч мөн тодорхой хугацаанд дарж насжуулж бэлтгэдэг. Тухайлбал виски, коньяк, шар айраг, айраг тэр бүхэл тарг хүртэл орно. Тэгэхээр хэрвээ тодорхой хугацаанд хүлээж бэлтгэдэг технологи дүндэслэн дарс хэмээн нэрлэвэл бидний өдөр тутамд хэрэглэдэг өөр олон хүнсийг дарс хэмээн нэрлэх боломжтой болж байгаа юм. Харин вино үйлдвэрлэх үндсэн технологи нь эсгэх байдаг. Дээрх зарчмуудыг харьцуулан дүгнэвэл нэгдүгээрт дарс гэдэг нь вино гэхээс илүү бүх төрлийн алкогольтой ундааг илэрхийлж байна. Хоёрт виног дарж бус эсгэж бэлтгэдэг. Гуравт вино үйлдвэрлэгч орнуудад виног зөвхөн цэвэр ус үзмийн шүүсээр нь эсгэж бэлтгэнэ гэсэн хуультай байдаг. Дөрөвт үндэсний онцлог үг хэллэг болон нэр томьёо орчуулах зарчмууд. Тавт хэрэглээ зэргийг харгалзан үзвэл вино гэх нэр томьёо илүү оновчтой хэмээн төслийн багийн зүгээс үзэж байгаа хэрэг юм а. Итали улс бол ЮНЕСКОгийн маш олон соёлын бит болон бит бус өвөдтэй. Тухайлбал Alberello di Panetteria гэж усан үзмийн бутыг 2014 онд Итали улс ЮНЕСКОгийн соёлын бит бус өвөөр бүртгүүлсэн. За энэ Panetteria гэдэг энэ нэршил бол одоо Италийн хамгийн өмнөд хэсэгт байдаг Сициль хэмээх арлын харьяанд байдаг жижигхэн одоо арал хотын нэр. За энэ яагаад ийм одоо соёлын одоо бит бус өвөөр бүртгэжвэ гэхлээр ер нь бол Италийн хөдөө аж ахуй, газар тариалан энэ усан үзмийн бутаас одоо эхлэлтэй гэдэг ийм судалгаа байдаг. Энэ судалгааг профессор Пьер Лужи Петрилио гэдэг хүн анх судалгаа хийж албан ёсоор нотолж баталгаажуулсан байт юм. Энэхүү бит бус соёлын өвөөр бүртгэгдсэн нь өөрөө дэлхий дээр цорын ганц одоо винотой холбогдсон соёлын өвөөр бүртгэгдсэн байдгаараа онцлог байт юм. Гэтэ бид нар хамгийн ойрхон одоо зөвшөөрөгдсөн
тэр газараас зан үед зориулсан виног оруулдаг. Бид нар заримдаа Италиас оруулдаг, эсвэл Солонгосоос оруулж болно. Ямар ч байсан газар нутгаар нь тийм зөвшөөрөгдсөн цэгүүд байдаг. Тэгэхээр одоо Монгол дахь католик шашны зан үйлтэй холбоотой виноны зөвшөөрлөг бол та олгодог гэсэн үг үү? Тий, бараг л тийм тэгж ярьж болно. Тэгээ гол нь бид өөрөө хэрэгжилж болно гэсэн зөвшөөрлөг тийм ээ? Тий. Тэгээд цаанаас нь орж ирэхээр нь хэрвээ цаана өөр хамбал ам зөвшөөрсөн бол би давхар зөвшөөрөл оргох шаардлагагүй. Тэгээд жишээлхэд энэ дээр нэг бас зөвшөөрсөн Винсанто байдаг. Энэ одоо таны дөрөвний дурддаг нэг Винсанто гэж нөөш 2006 оны маш их алдартай вино л да. Энийг бол одоо жишээлбэл Италид бол шууд хэрэгжилж болно гэсэн үг зашны зан үйлд. Тийм байна. Анхлаа Ромын эзэнт гүрэн соёл иргэншил буюу хотчил гэдэг юмыг санаачилж олон хүн бөөнөрөө нэг дор амьдрах одоо амьдралын хэв маяг руу шилжсэн. За ингэж амьдралын хэв маяг руу шилжихээр олон хүн нэг дор амьдрахаар ямар асуудлууд гардаг юм бэ гэхээр цэвэр усны нөөц хангамжийн асуудал маш хүн дээр тулгардаг юм байна л. За энэ асуудал нь даамжирсаар хэтэрсээр харанхуй үе гэдэг дээр ямар одоо асуудал гарсан бэ гэхээр цэвэр усны хомсдолд ороод за ариун цэврийн асуудал алдагдаж Европ орн тэр чигээрээ өвчнөд нэрвэгдэж тахал өвчнөд нэрвэгдсэн. Тахал өвчнөд нэрвэгдээд нэгэн ийм сонирхолтой баримт үйдэг юм байна л да. Тэр нь яадаг вэ гэхээр тахал өвчнөөр эндэж нас орсон хүмүүсийн цогцсыг гол ус руу хайдаг гэсэн. Гол ус руу хаяхаар нөгөө цэвэр усны ундраг гэдэг зүйл бохирдож ус уух ерөнхийдөө европчууд ирэхгүй болсон байна. Нэгэн үе. Ингээ ус уух ирэхгүй болохоор яаж вэ гэхээр ямар нэгэн шингэн үнс хэрэглэх хэрэгтэй болно. За тухайн үед бол хамгийн боломжит хувилбар бол вино байсан гэж үздэг. За Ренессанс буюу одоо сэргэн мандалт гэж бид нар бол монгол хэлээр орчуулдаг. Сэргэн мандалтын үе бол харанхуй үеийн дараа залгаж гарч ирсэн байдаг. Сэргэн мандалтын үеийн гол суурь нь юу байсан бэ гэхээр вино гэж зарим судлаачид холбож тайлбарладаг. Яагаад гэх юм бол харанхуй үед усны оронд вино хэрэглэдэг байсан хүмүүст сүнслэг бие буюу анима гэдэг зүйл биед нь ороод давтагчгүй уран бүтээлийг тойрвох үндэслэл бүрдсэн гэж зарим судлаачид үздэг юм. За тахал өвчнөөс ангижрах, тахал өвчнийг эцэс болгох нэгэн одоо гол технологи байдаг. За тэр нь юу вэ гэхээр ромчуудын анхлан санаачилж бүтээн байгуулсан архитектурын нэгэн томоохон бүтээн байгуулалт буюу акведотто гэдэг бүтээн байгуулалт гэдэг. Акведотто гэдэг бүтээн байгуулалт нь бол ер нь усжуулалтын систем. Тэрхүү усжуулалтын систем яадаг вэ гэхээр газрын өндөрлийг ашиглаад усны ундрахтай өндөр хэсгээс хотын төв хэсэг рүү усыг татдаг. Одоо та бүхэн хэрвээ санаж байгаа бол Италийн зарим газарт балгас болчихсон маш өндөр нэг ийм аркууд ингээд цуваа байдалтай нэлээд урт ингээд үргэлжилсэн байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр тэр аркуудын орой хэсэг дээр ус ингээд дамжуулах юм хоолой сувг явж идэг. За тэгээд тэр ус нь өндөр даралтаар хотын төв дээр ирээд газар доошоогоороо буцаж гарч ирэхдээ одоогийн бидний мэддэг фонтан буюу усан ориглуур гэдэг зүйл болдог. Тэгэхээр дэлхийд дээр анхны усан ориглуур болон усжуулалтын систем гэдгийг бол италичууд ерөнхийдөө санаачилсан. Зохион байгуулсан. Одоо санаачилж зохио бүтээсэн гэж л үздэг. Ингээд европчууд акведотто гэдэг бүтээн байгуулалтын буйнаар тахал өвчнөөс бол ангиж ирсэн гэж таамаг дэвшүүлдэг. За түүнчлэн винотой хэрхэн холбогддог вэ гэхээр тухайн үед уснаас илүү вино хэрэглэдэг байсан учраас одоо сэтгэн бодох. За сэтгэн бодох ч байх вэ? Төсөөлөн бодох чадвар арай илүү хөгждөг байсан учраас урлагийн давтагчгүй бүтээлүүд гарах үндэслэл болсон байж магадгүй гэдэг таамгийг зарим судлаачид дэвшүүлдэг байна. Нөгөөтэйгүр христийн шашин, за яг хуу христийн шашин дээр гэж ярихаас илүүтэйгээр Ватикан бол та түрүү ярьсан католик шашны төв гэж ярьсан тий. За танаа зан үйлд жишээлбэл вино буюу өнөөдөр бидний ширээн дээр дэлгэцсэн байгаа вино маш их чухал ач холбогдолтой зүйл юм байна. Өнөөдрийн христийн шашны ламнар одоо юу гэдгийг та нар шиг хүмүүс ердийн виног бол зүгээр хэрэглэнэ үстэй тий. Хэрэглэнэ тий. Ямар ч одоо тийм 20 зээр инээдрийн юм байхгүй. Ерөн католикчууд тийм бас ерөн бодлоготой байдаг. Хоол хүнсний талаар хориглосон зүйл байхгүй. Харин хэрэглээ маш чухал байна. Мэдээж вино өөрөө хоёрд нь бол шинж чанартай. Хэрвээ зөв зохистойгоор хэрэглэвэл ерөн вино бас амт авч ирдэг, сайхан мэдрэмжийг авч ирдэг. Олон нюанстай амтаар бид нар бас бараг л түүх ярьж болно, соёлыг ярьж болно. Хэрвээ хэрэглээ одоо муугаар хэтрүүлээд хийвэл мэдээж тухайн хүн өөрийгөө удирдах чадвараа алдаад хамаг проблемд ордог. Тийм учраас бид нар дандаа хүмүүст үүнийгээ сануулдаг. Бүх зүйл сайхан байна.
Тэнгэр бурхны бүтээл гэж үздэг. Тийм учраас хоригдсан хэрглэж болохгүй зүйлс нэгж байхгүй. Тухайн хүн зөв зохистойгоор зөв хэмжээгээр хэрэглэх ёстой гэж бид нар сануулъя. Италийн алдартай винонуудын тухай товчхон одоо Монгол зарагдж байгаа винуудын тухай товчхон танилцуулъя гэж бодож байна. Мэдээж Итали өөрөө маш олон төрлийн сорт, тэр дундаа бараг 600 гаруй төрлийн сортоор маш олон төрлийн винонууд үйлдвэрлэдэг. Гэхдээ мэдээж газар нутаг болгон тэр олон сортуудыг гаргаал хоорондоо өрсөлдөөл дэлхийд даяар борлуулаад байдаг гэсэн үг бол биш. Эдгээр олон сортуудаас голлох сортууд бүсчилсэн газруудынхаа винонуудыг одоо экспортод гаргадаг. Тэднэрээс Монголд төлөөл болгоод оруулаад ирсэн винонуудыг та бүхэн танилцуулъя гэж бодлоо. За ингээд өмнө зүгээс эхлэе. За Италийн өмнө хэсэг бол ерөнхийдөө улаан виногоороо их одоо таархан байдаг. За ялангуяа Сициль болон Пулиа гэдэг одоо готлын өсгийн хэсгэлтэй одоо төрөйтэй готлын өсгийн газар нутгийн хэмжээнд бол Италич нэг юм урагшаага ингээд сонцсон эмхтэй үний төрөйтэй готл шиг байгаа. Тэрний өсгийн юм байна тийм. Өсгий болон Сицилийн арал хоёр бол улаан виногоороо жоохон таархан. Яг хөө Сициль арал Этна гэдэг галтуулынхаа нэрээр нэрлсэн нэг вино бас байдаг. За тэрний төлөөлөл болоод одоо энд л байна л да. Неро даавла Сичилия гэдэг. За энэ вино бол одоо өмнө зүгийн төлөөлөл болсон улаан винод хэрэг ховорхон гэсэн үг. Тэгээ ийм ховор вино Монголд байна гэдэг бол бас сонирхолтой тийм ээ. За удаах нь юу гэхээр нэг готлын өсгий буюу Пулиа бүс нутаг. Пулиа бүс нутаг бол ер нь лимончелло гэдэг ликероор алдартай. Нөгөө лимонтой ликер шүү дээ тийм. Ногоон юм шаргал өнгөтэй тийм. Италийн хамгийн гоё лимон ургадаг газар. Лимон төгс одоо бүрдсэн газар. Тийм учраас лимончелло гэдэг бүтээгдэхүүн ликероор алдартай. Гэхдээ улаан вино примитиво гэдэг сорт ургадаг. Примитиво гэдэг нь усан үзмийн сортуудын анхдагч. Монголчлол ангадагч гэсэн үг гэдэг утгатай юм. За ингээд өмнө зүгийн винонууд нэг иймэрхүү байна. За энэ ширээн дээр бол төв нутгийн. За үндсэндээ бол 3 хуваацсан байгаа. Өмнө зүгийн, төв нутгийн, хойд нутгийн ингээд Италийн газрын зургаар бол 3 хуваацсан. За энэ ширээн дээр бол үндсэндээ төв нутгийн винонууд дэлгэгдсэн байна. За одоо ингээд нөгөө нэг алдарт Кьянти буюу Тоскан одоо можийн ойр хавьдах газар нутгийн винонууд гэж ойлгож байна. За энд бол алдартай Фреско Балти гэдэг 700 жилийн түүхтэй Италийн хамгийн эртний үйлдвэрийн бүтээгдэхүүн Брунелло ди Монталчино байна шийдвэл. За энд бол Trebbiano гэдэг ус үзмийн сорт. Энэ нөгөө Францад ургахдаа Үни Блан гэдэг нэрээр ургадаг Арманьяк болон Коньяк бүсэд байдаг. Бидний бодог нөгөө Коньяк бол Арманьякийг энэ сортоор хийдэг байх жишээтэй тийм. Өөрөөр хэлбэл коньякийг хүмүүс юугаар хийдэг вэ гэвэл ер нь бол усан үзмийн жимсээр коньякийг хийдэг гэж ойлгоход болно гэсэн үг шүү дээ. Энэ бол Винсанто байна. Нөгөө Винсанто гэдэг маань түрүүний бид нэр та бүхэнд үзүүлж ирсэн бах одоо шашны зан үйлд ашигладаг вино. Өөрөөр хэлбэл Винсанто гэдэг үгийн утга бол гигэн вино гэсэн утгатай. За одоо нөгөө алдарт Санжиовезе гэдэг сортоор хийсэн винонууд эднэр байна. За энд бол Кьянти классико, энгийн Кьянти. За Санжиовезе гэдэг сортоор нөгөө Кьянти гэдэг виног хийдэг. Нөгөө Жове бурхны цус гэдэг одоо утгатай ийм ус үзмийн сорт байдаг. Энэ вино гэдэг ингээ харах юм бол сонирхолтой нь юу гэхээр Леонардо да Винчи гэд нэрлэлсэн. Леонардо да Винчи гэдэг чинь хэн блэ? Тэгэхээр Италийн нэрийг хуудсалсан баримлч одоо сэтгэгч, зураач одоо юу ч юм те уран бүтээлч ийм гоё вино байна. За төв хэсгийн хувьд бол товчхондоо ийм. За хойд хэсэг. Хойд италичууд бол өмнөд италиудаас тэс өөр гэж хэлж болно. Цаг агаарын хувьд ааш араншин мөн тэдний амьдралын хэлбэр нь ч гэсэн. Ер нь бол хойд италичууд их хөдөлмөрч өмнөд италичуудыг жоохон залхуудаа гэж нэрлэдэг. Ягаад гэвэл тэр өмнөд Итали их нар тусд юм шиг байна те. Яг нь ер нь бол Итали бол хамгийн анх түрүүн хэлжсэн ер нь бол улаан виногоор алдартай. Улаан виноны эх орн гэж хэлж байна тийм. Гэтэл цагаан вино бол дэлхийд дахинд гарч төгсөн түүхэн нэлээд хожуу. Тэгэхээр цагаан виноны өлгийн нутаг бол хойд Итали байх нь гэсэн үг тийм. Ер нь бол дэлхийн хамгийн анхны вино улаан виноноос үүсэлтэй гэж үздэг. Ер нь цагаан виног хийж байгаагүй ч юм шиг байна. Италичууд хүртэл бол ер нь бол анх зөвхөн улаан виног үйлдвэрлэдэг байсан. Тийм учраас цагаан виноны хөгжил нэлээд жоохон оройтсон, сүүлд хөгжсөн гэж ойлгож байна. Ер нь бол 1960-ад оноос италичууд өөрсдөө цагаан виноны зах зээл дээр хүч төрөн орж ирсэн. Маш цэвэр тунгалаг одоо сайхан фреш гэдэм одоо сэнгэг ийм цагаан винонуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Фриули мужийн одоо Суаве, Вердико гэдэг нэртэй цагаан винонуудыг үйлдвэрлэж гаргаад энэ нь дэлхийн зах зээл дээр Италийн нэрийг тахалдаг, дэлхийн зах зээл дээр цагаан виноны зах зээл дээр өрсөлдөх чадвартай маш сайн чанарын виног үүсгэн бий болсон гэж ойлгож байна. Түрүүний миний хэлдэг нөгөө Фриули Венеце Жуулиа гэдэг энэ мужид ургадаг энэ нөгөө алдартай хоёр цагаан вино энэ байж байна. Пинагрижо нөгөөх нь болохоор
Гави бүс нутгийнх тийм ээ. За ийм Чизера гэдээ бас нэг байдаг те. Сорт нь байдаг те. За энэ болохоор Prosecco. Prosecco гэдэг үгийг ер нь бол товчхондоо шампань гэдээ ойлгочих болно гэсэн. Ориглон вино гэсэн үг те. За хойд хэсэг ялангуяа Торин орчмын нутагт бол бидний сайн мэдэх одоо дэлхийд даяар болон Итали даяар алдартай Barolo гэж усан үзмийн одоо бүс нутаг бий. Энэ Baroloгийн усан үзмийн винонууд бол ер нь л баг Италид хамгийн өндөр үнэтэй байх шүү. King of Wine гэдэг ч та. Мөн Amarone. Amaronыг бол одоо баг мэдхгүй юм баг байхгүй бах. Монголд бол баг хамгийн их зарагддаг Итали винонуудын нэг бол Amarone гэж байна те. За ингээд товчхондоо танилцуулахад ерөнхийдөө голлох сортын худалдаалагдж байгаа винонуудын баг 50-60% нь Монголд бол зарагдж байна. Яг хөө мэдээж бүх винонуудыг дэлгэж үзүүлэх боломж байсангүй. За бас жижиг энэ тэнд өөр газрууд Италийн виног оруулж ир зарж байгаа байх гэж бодож байна. За газрын дундад тэнгисийн асар их соёлтой, түүхтэй. За барилга, түүх, соёл, цэрэг дайны байлдан дагуулалт, хоол, хүнс, загвар гэд дэлхийд одоо шилдэг гэж хэлж нэрлэж болох бүх зүйлсийн төвлөрөл болсон гайхалтай гоё орны нэг бол ялцгүй Итали улс. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бид нэр Итали виноны талаар одоо өөрсдийнхөө хэмжээнд ярихыг хичээлээ. За ингээд ярихад бол италичууд бол вино гэдэг зүйлийг хийж бүтээхдээ зөвхөн хэрэглээний түвшинд биш, соёлын түвшинд, агуулгын түвшинд ямар их ач холбогдол өгч, зан үйлийн хэмжээнд ямар олон чухал зүйлд нь нөлөөлдөг болохыг та бүхэн тодорхой түвшинд ойлгосон болов уу гэж найдаж байна. За мөн энэхүү нэвтрүүлгийг маань амжилттай сайн болгоход чин сэтгэлээсээ туслан дэмжиж хамтран ажилласан маш олон хүмүүс байдаг. Эдгээр хүмүүст талархал илэрхийлье. За юуны төрөнд бүгд найрамдах Итали улсаас Монгол улс суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг хатагтай Лаура Буута, Ватиканы вант улсаас Монгол улс дахь католик шашны сүмийн тэргүүн Хамблам, Монсеньор Жоржо гэх эрхмүүдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна. Үргэлж биднийг дэмжин хамтран ажилладаг бүх ивент идэвч нартай талархахын албамт за манай нэвтрүүлгийг үздэг, хүлээдэг үзэгч нартаа мөн талархал илэрхийлье. Нэвтрүүлгийг мань үзье гэвэл манай World Wonders дэлхийгээр аялагч гэдэг YouTube хуудсанд subscribe хийгээд үзээрэй. Мөн дэлхийгээр аялагч World Wonders Wine Page гэсэн Facebook групп дээр нэгдээрэй. Та бүхэнд баярлалаа.